За дараагийн асуулт руугаа бүгдээрээ орцгоё. Танд боломж олдвол нүүрс хулгайлах уу? A. Тим баян болно. B. Үгүй. C. Жаахныг. D. Хулгайлаад байх нүүрс үлдсэн юм уу? Санал хураах шугам нэвтлээ. 13 TikTok 88 дугаар руу мессеж илгээгээрэй. Эсвэл Freshback application-ыг ашиглаад нэвтрүүлгийн нэрээ хийж ороод хариултаа үн төлбөргүй илгээгээрэй үзэгчтэй. За одоо цаашаа машаа юм уу гэхгүй. За энэ асуулт надад жаахан хэцүү тусаадах юм аа одоо. Хариулт нь шог байна. За одоо энэ дөрөвтэйг л ажил нэвтрүүлгийн багийнхан бодож тавьсан. Тийм баг те. Хариулахгүй ч болох уу? Онохгүй ч бай. Той санд өгөх байл. Болохгүй. Би бол зүгээр дийдээр жоохон мадраад хариулт өгмөө санагдчих. Хулгайлаад тах нүрс байгаа юм уу? Бүгдийг нь хулгайлцсан. Хааста мэрэгчлийн хүн байж ийж ингэж хариулаад. Олон нийтийн бодол тийм байгаа. Хоёлаа зүгээр өнөөдөр ялхан чухал байна гэдэг. Оноогоо Оноогоос сонсч байгаа л тааш байна. За юу гэж бодож байна да? Ер нь нүүрсний би зүгээр ингээд нүүрсний хулгай гэдэг нэр томьёонд нэр үнэн голоосоо дурггүй одоо тийм яах хэвтэй. Энийг цодлох хэвтэй, шүүхэл цодлох хэвтэй гэж бодоод байдаг. Тийм те. Нэг хэсэг хоёлаа чинь бас хоёлаа нүүрчин болсон явжсэн шүү дээ. Илээд юуко. За чи яахаар вэ? Нөгөө хоёр танаа тактик үргэлжлэх гээл энэ. Харин тэр тлийг харж байгаа л өгчмөр байна да. Та хөшөөтийн уурхаа дээр очижсэн үү? Очиж. Ер нь очоогүй нүүрсний уурхаа нь. Байхгүй шүү дээ. Адуунчлаа. Би чи өөрөө нүүрсний уурхаад төрсөн хөлт шарын голын нүүрсний уурхаа. Хэдэн уурхаа байна нэр. За би явлаа ярьж байгаа. Тэгтээ гэж нэг Та хоёр лгоо хурж ирэхэд нэх гоё ингээд юм гоё гэж хөлөөтэй байна. Манай хоёр болохоор за ингээд хэлчихвэл маргааш алуулна гэж бодлоо. Би маргааш уусаа алдах юмгүй. Тэ алдах юм ба. Маргааш уусаа солонгос явна. Маргааш явна. Гүү он гаргаа. Тэр хоёул он гаргаад явчихна байхгүй. Энд ихтэй айгүй хэцүү асуулт байна. Тийм ээ. За та юу гэж бодож байна хариулт. Харин битээр гайхаад за яг хүмүүс шууд тийм гэж хэлэхгүй бах те тийм баян болно гэж хэлэхгүй бах гэж бодож байна. Жаахныг л гэж бас байхгүй ч магадгүй. Тэгэхээр үгүй юм уу эсвэл нөгөө одоо бүр нөгөө бухимдал энэ хулгайлаад байх нүүрс үлдсэн юм уу гэд ингээд саркастик байдлаар хариулсан байж магадгүй гэж бодох юм. Гэтэ яг аль нэм бол гэж гайхаа. Би бол жоохон марцсан байдлаар жаахныг л гээд бас хүмүүс хэлэх юм болов гэж бодох юм. би энэ асуултан дээр одоо яг ямар комент хэлэх үү яах уу гэж толгой их ажиллаж байна яг энэ асуултан дээр. Манай баруун баг юу гэж бодож байгаа юм бол? Манай баруун багаас өөрийг сонгох хэрэгтэй тийм. Үгүй өөр хариулт байна. Тэгвэл энэ дээр хойлоо хожих боломж байгаа юм байна. Тэр тэрэн дээр найдаж байна. тэрэнд Найдаж байна. Энэ дээр явах нь. Хулгайлаад байх юм. та их боломж олгоо заа олгоод байгаа гэдэг Тийм үү. боломж. За ёо. Таад маань гэхдээ монголчуудаа бодож хариулаад байгаа зү тийм. Тий. Тэр болохоор Ерөөсөө өөрсдөө бодог гэсэн. Жаахныг магныг гэдэг чи тугата амаагүй. Чин шударгаар бит хоёр одоо хариулт. тэр болохоор үгүй гэж хариулах хүн олон байгаасаа гэж бодож байна. Тий. Та хоёр маань нэгтцэн үү? Нэгтсэн би дээр. Би Би дээр нэгтцэн. Жоо өөр болохын тулд юу За яаж гараа. Өөр байж ич таад маань оноо нэг. манай монголчууд хуршаалаас Буруу юм уу, нэг тонц нүүс хэдэн уулгалаарай. За байж гараа. Салуураа шугам үргэлжлээд лагаа шүү бүгд тэр. Монголчуудаа би шүү. Салуураа шугам. Нэг тон нүүссэн битээ уулгалаарай. Тэгээ ер нь нүүрсний улгаатай холбоотой янз бүрийн хэлэх үг одоо мэрэгжлийн хүний үднээс янз бүрийн зүйл байна. Нөгөө өмнөх асуултын яг зүгээр хариуцлагын менежментийн уулзсан компаниуд бол менежмент сайн байж иж ямар нэгэн асуулт гарахгүй гэж боддог. Менежмент сайтай компаниуд бидэрт байна шүү дээ. Тийм та тэрэн дээр үг хэлвэл Энэ төрийн компаниуд дээр хулгай гараад шүү Тийм тий. дээ. Тий. Тэгэхээр хувийн хвшлийнх нь бол хулгай идэггүй. Хувийн өөрөөсөө хулгай хийхгүй л. Юу гэж өөрөөс хулгай. Монголчуудаа битээ нүүрс хулгайлаарай. Би тэр дараарай. Саналаа өгөөрэй. Одоо сонгуулийн сурталчилга шиг болгож байна. нэмж хэлэхээр зөв нүүрсний хулгай ер нь юу гэж бодсон? Ийм байдаг гэж бодсон уу? Нэлээд л хэм явсан тий. Тий. Ошлоор л хэм явдаг та. Тэгээ нөгөө нэг одоо стон чон боронор гэдэг шиг ковидын үеийн нөхцөл байдал хараа хяналт суларсан тий. За тэгээд тиймэрхүү асуудлууд нэлээл тийм ноцтой юмнууд болсон юм байна гэж итгэсэн. Тэгээд мэдээж сонсголоор юм дуусгахгүй хариуцлагаа хүлээх хэрэгтэй тий. Тэрийг дахиад бид бас шаардах хэрэгтэй
гэсэн л тийм байр суурьтай. Тийм л байр суурьтай ойлголоо. Тэгээ авж байгаа мэдээлэл маань энгийн иргэний олон нийтийн хэвлэл мэдээллээр л авж байгаа мэдээлэл хязгаарлагдж байгаа болохоор Олон нийтийн хэвлэл мэдээллээр мэдээлэл түгээдэг сувгууд маань их үүсвэр өгөх мэдээллийг бас түгээх хэрэгтэй баха. Манайхан анхаарч ажиллаж байгаа бох гэж найдаж байна. За санал хураах шугам бол хаагдсан байгаа. Тэгэхээр бүгдээрээ хариултаа харахаасаа өмнө эхлээд хариултаа сонгоод Энэ тий. дараа нь бас гадуур сурвалжлагтай асуулт байна. Тэгэхээр D. За хараа. Шууд өөдөөс За микрофон өгөө. гадуур сурвалжлага харцгаая. Би л их л ах л та. Хулгайлахгүй баха. Хулгайгаар мөртэй гэж байна шүү дээ одоо. Хулгайлаад ах нөөс үлдсэн юм уу? Тийм, сүүлийнх. Жаахан нэг хулгайлаа. Хулгайлахгүй. Хулгайлахгүй хаа яаж шийдсэн. Хулгайлж баян байснаас хулгайлаагүй хоосон байсан хамаагүй дээр нэгдүгээр. Хоёрдугаарт биднэрт одоо тийм хүсэл алга байна. Бодол үнэхээр ч алга байна. Сайхан хариултууд сонсч авлаа шүү. За тэгвэл бүгдээрээ хариултаа харцгаая тий. Баруун баг B, зүүн баг D. За мэдээч тэрийг сүүл тавьж тий. Орой 2. Баян яг болсон. энэ хоёрын За явцгаая. Let's go. За гүйцэгдэхээ болж байгаа юм шүү дээ. 52 оноо нэмж авлаа.